Хай хэлэхгүй. Хай чимнийхөө. За сайн нэг хэсэг оны өмнө нөгөө нэг манай Монголд аюу олон юу болсон шүү дээ. Ээжүүд нөгөө гэртээ хүүхдээ хардаг ээжүүд чинь л юу яагаад гэсэн шүү дээ. Нэг сарын дотор гэрээсээ хэдэн төгрөг олж болох вэ гэж бахан шийдэлэн зарлаад байлаа. Би тэрийг хараад бас ямар мундаг юм бэ, ямар хөөрх юм бэ, бас тэрнээс урам аваад яг тийм юм хийж үзвэл ямар байх болов гэж бодсон л тоо. Гэхдээ яг ингээл өдөр алга ингээл тайлагнаал ингээл бичлэг хийгээд байхад ямар ч боломж авахгүй. Яг тэгэхээр би өдөрт 5-6 ажил давхар хийдэг, гэрээсээ ажилдаг бас ээж байхгүй юу. Тэгэл бодож жоод би зүгээр л өөрийнхөө зөвхөн нэг ажлын орлогыг би ингээд цоглуулж үзье гэж би цоглуулсан байхгүй юу. Өмнө нь болохоор ямар ч хамаагүй өөр дансандаа ингээл орчуулгынхаа мөнгийг авдаг байсан. Би өмнө нь яг галуур явж нөө биеэр орчуулга хийдэг гэсэн бол одоо л зөвхөн гэрээсээ уцаар орчуулга хийдэг. Мэдээж утасны орчуулга ихэвчлэн дандаа өглөөгүүр тэ мэдээж эмнэлэг сургууль цагдаа гэдэг дандаа өглөөгүүр байдаг аа. Тэгээд ер нь бол том хотын цагдаа мэдлэг бол нэг хуцаар орчуулга хийлгээд байдаггүй. Харин жижигхэн тосгон цөөхөн монголчуудтай газар бол ер нь бол монголчууд цөөхөн байдаг учраас гэдэг утгаараа орчуулагч болохгүй гэдэг ер нь бол хуцаар орчуулга хийхийг эмнэлэг цагдаа гэд одоо аль нь бол зөвшөөрдгөө. Тийм болохоор би бол хуцаар орчуулга хийдгийг. За тэгээ надаар өөрчлөлтөд хар мянган олон хүмүүс байгаа. Тэгээд хамгийн гол нь тэр хүмүүс байж иж би улам илүү өөрийгөө хөгжүүлж улам мундаг болдог гэж боддог шүү. За тэгвэл энэ залуу харанга азлаа хийгээд ээжсэн чи энэ залуу байгаас тийм ингээд шүү. За тэгээд би ер нь бол бодож үзсэн. Эхнийхээс тусдаа ингээд данс ингээд өмнө нь болохоор өөрийнхөө ямар ч хамаагүй дансанд хийгээл ингээд бодоод нэг их мөнгө болдоо юмсыг санагдахгүй байсан байхгүй. Тэгээ яг ингээд өөр дансанд хадгалаад ингээд үзсэн чинь эхний сар би 20 гаруй мянган крон авчихсан юм. 20 гаруй мянган крон гэж бодоо 20 гаруй мянган крон гэдэг чинь байгаас тийм. Тэгвэл миний зүгээр 5-6 ажлын өдөр хийдэг ажлын зүгээр нэг л ажил нь шүү дээ. За 20 гаруй мянган крон бол 20 мянган кроноор л бодъё л доо. Тэгэхэд би Монгол мөнгөөр 3 сая 400 мянган төгрөг сард утасны орчуулгаар зөвхөн өглөөгөр утасны орчуулга хийхээ хариуд олсон байна. Тэгээд одоо ингээл бас тэгээд хөөх штэ уцаар орчуулга хийлгдэг хүмүүс маань амар хөөхөн зөө. Тэгэл дандаа нөгөө утга мотгон дээр нөхөөрх ингээд баярлаа гэж бичдэг айгүй хөөхөн. Тэгээд ингээл мэдээж утасны орчуулга бол хүмүүс гайхаж байгаа хідэн төгрөгөөр хийдэг вэ гэж 200 короноор хийдэг одоо ингээл хартаа дандаа утган дээр нь баярлаа. Ингээл амар хөөхөн зөө. Тэгээд би ингээд утасны орчуулга ингээд за мэдээж надтай ингээ байн гүйцэлдүүлдэг олон удаа утасны орчуулга хийлгдэг хүмүүс байдаг. Тэр хүмүүстэйгээ бас хөөрхөн хөнгөлөлт үзүүлнэ. Тэгэл яг тэ мэдээж надад одоо эмнэлэглөө цаг захиалах юм уу цагдаагаас цаг захиалах гэдэг маш олон ажил гардаг штэ. Хүмүүс өөрсдөө нэгт ажилдаа явж чадахгүй дээрээс нь очоод цаг захиалъя ийм асуудалтай байна гэдгийг хэлэх гэхээр хэлний бэрхшээл тулгараад идэв штэ. Тэр асуудал болгоныг би болохоор ингээд гэртээ суугаад тэр хүмүүст ингээд шийдэж тусалж өгдөг байхгүй юу? Одоо энэ дээр ингээд л хараа л да. Орчуулга баярлаа гэж байгаа шүү дээ. Ингээл би ингээд утасны орчуулга бол ингээд гэрээсээ ингээд хийгээд явдаг маш олон юм үйлчлүүлэгчтэй болсон. Одоо Чехийн ер нь бол бүхий л хот тосгонуудад ер нь бол надаар утасны орчуулга хийлгдэг жижиг сажиг асуудлаа шийдвэрлэх хүмүүс байдаг. Тэр хүмүүс л бас надад айгүй баярлдаг байх гэж бодож байна тий. Би ч гэсэн тэр хүмүүс надад итгэж үйлчлүүлдэгт нь бол баярлдаг шүү гэж. Тэгээд би эхний нэг сараа 20 гаруй мянган крон цуглуулсан. Тэгэл би амар баярлаад урамшаад дараад нь би мөнгө дахиад өргөжлөөс цуглуулахаар шийдээд 2 дахь сар руу ороод одоо 47 мянган кронтой болсон байна. За 47 мянган кронтой болоо гэдэг чинь 47 мянган крон чинь Монгол мөнгөөр 7 сая 990 мянга буюу бараг 8 сая төгрөг болсон шүү дээ. 2 сарын турш утасны орчуулга хийгээд тэгэхээр ч мундаг байгаа эцдээ гэцгнийхөө мундаг байгаа эцдээ мэдээж энэ утасны орчуулга хийхэд хүмүүс хөнгөн байдгүй хүн байдгүй гэж бодож байгаа л өглөө ингээд
басан штэ. Мэдээж өглөө 6 цагт тосоод утасны орчуулга хийх гэж сууж ийн гэдэг бол хэцүү ш. Би ч юм бол хүүхдээ хөхүүл шүн мөн ингээл унтаал ерөн хөвчлийн шүн унтдаг. Одоо бол чект цаг заяа. Хэд болж ийн гэж бол бодхоо 10:57. За 11 цаг болж ийн. За маань нөхөр ажилдаа явсан байгаа. Би хүүгээ харж байгаа. Тэгэд одоо ингээл байхад чинь би шөнийн 2-3-аас нь унтахгүй. Тэгээ 2-3-аас нь унтчаад би өглөөний 6 цаг тусаад утасны орчуулга хизээч хин залгасан. Би хизээч утасныхаа дууг хааж унтж байгаагүй. Интернетээ хаадаггүй. Тийм болохоор хүмүүс хизээч хэдэн цагч гэсэн надлуу залгадаг. Хамгийн гол нь би тэднэр хөөрж өөлж ялдаг. Гэтэ хайж бас нэр уцаа амтраагаад унтчмаар санагддаг ш. Тэгтлээ бас ядардаг үе байна. Тэгтлээ ядардаг ч гэсэн тэгэл явандад нэг мэдгээ утасны орчуулга хийсээр бас хөрөн сурчдээ штэ тий. Сурсан байдаг штэ тий. Оо хөлөө сирен дээр хөлөө гаргацсан мó бацаа. За тэгээд миний ер нь бол ажлын хэрэгсэл. Энэ болохоор миний ажлын ерөн бол миний өөрийн хувийн л утас л да. Гэтэ бараг л ажлын утас гэж болно. Энэ бол миний жинхэнэ ажлын утас. Энэ хоёр хоёулаа ингээ миний ажлын утас. Би өдөржингөө энэ хоёр ажлын утасаа чирээл явна шүү дээ. Тэгээ заримдаа нэг утасаа нэг хамаагүй газар нөө гэрээ ажил хийгээл хүүхд мөхд үйлэл давхар ажил хийж байгаа. Нэг утаснуудаа энэ тэнд авчихна. Йоо өдөржингөө л миний тэр утас хаана байна, миний энэ утас хаана байна гэж гэртээ орилсоор байгаа таардаг ёдоо. Тэ арилсараа таардаг одоо тий өдөржингөө юм бол тэгж арилсараа таардаг штэ хөргөө уцаа хайгаал уцаа хайсараа таардаг штэ тийм ээ. За тэгээд миний хөөхөн би ингээд өөрийгөө бол бас утасны орчуулга хийхэд чинь нөгөө хүн чинь ингээд мэдээж хүний сэтгэл хөдөлмөр судалгаа мэдлэг гэл бүхий л юм шаарддаг штэ. Ер нь анх чек хэл сураад орчуулга хийж эхлэхдээ бол уцаар орчуулга хийж чаддаггүй байсан. Яагаад тэгэхээр уцаар орчуулга хийхэд бол яг ингээд бие хараад ойлголцуулаад ингээд үйл хөдлөлөөр ойлголцож болдог бол утасны цаанаас үйл хөдлөлөг харуулах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр чи 100% эмнэлгийнхээ үгийг төгс тайлбарлах тийм чадвартай байх хэрэгтэй. Уцаар орчуулга хийдэг хийя гэж бодож байвал гэж байгаа шүү дээ. Хамгийн гол нь тийм л боломжтой байх хэрэгтэй. Тийм болохоор би анх утасны орчуулга ер нь бол хийгээд одоо чек хэлний орчуулга хийгээд бол 9 жил гарсан болж байгаа. Тэгээд утасаар орчуулга хийгээд ер нь бол нэг 3-4 жил болж байгаа юм тий. Тэрийг 3-4 жил болтлоо лөө эмнэлэг гэсэн хаасаг орчуулга хийж авдаг байсан. Харин тэгж олон орчуулга хийснийгээ хавьчинд эмнэлгийн хиллэг мэлгийг амар хөөрхөн сураад авцаа. Одоо ямар ч эмчнэртэй ингээ ярихад эмчнэрийн хэлсэн үгийг ойлгоод буцаагаад хариулах чадвартай хүмүүстэй бас нөгөө дэлгэрүүлээд ойлгуулах чадвартай болцсон юм да гэж боддоо штэ. Тэ за тэгээд ер нь яг инженеэр ингээл харахад бол одоо ингээл энэ дээр одоо ингээл орчуулга гээл 200 гэл 400 гэж байгаа орчуулга 400 гэл ягаад тэгэхээр мэдээч 2 удаа орчуулга хийгээд мөнгө бөөнд нь шилжүүлсэн ч яж болно. Хүмүүс бол тэгэл янз бүр байдаг л да. Тэгээ бас хөөхөн нөгөө нэг байн орчуулга хийдэг хүмүүстэй бас хөөхөн зээлийн орчуулга хийн. Цалин бухаар өгдөг өөрсдөө. Ер нь тэгэл өөрсдөө хөөхөн хийчт юм дөө. Би ч одоо бүр орчуулга хийсээр хагаад өөрөө сурсан. Тэгэл зарим хүмүүс мэдээж чи уцаар орчуулга хийдгүү гэж залгадаг. Тэгээ залгаад уцаар орчуулга хийлэгчээд дараад нь таг болчдөг ч гэсэн бас нэг хүмүүс бас байдаг. Гэтэ тийм хүмүүсийг бол тэгэл Бойнараа олгодээ гэж бодо хайчдээ шүү дээ. Танихгүй юм ч угаасаа. Тэгэл хин нэгнээс надаас уцаар орчуулга хийдгээ энэ хүнгээ сонссон болоод надад уцаар орчуулга хийлгэж байгаа байх. Гэхдээ бол уцаар орчуулга хийх чинь бас би тэднийг тэр хүмүүст уцаар орчуулга хийхийн тулд байгаа шүү дээ. Би хүүхдээ уйлуулахгүй байх хэрэгтэй. Хүүхдээ саатуулах хэрэгтэй. Хүүхдээ ахтан ч юм уу, аавдан ч юм уу саатуул ийм нөгөө вакуум орчин орж уцаар ярина мэдээж юм шүү дээ. Хүн уцаар орчуулга хийх гэж ахал хажуугаас нь хүүхдүүдэд орлуулад нэг гэж байхгүй үстэй. Мэдээж тий. Тийм болохоор ингээд тодорхой хэмжээнд би тэд нар цаг хугацаа зарцуулж байгаа хийж байгаа зүйлээ орхиж байгаа. Тийм үстэй. Зарим тохиолдолд бол тэд нар бол надад ингээд утасны дугаараа тийшээ залгаад ингээд би юм авах гад хүнтэй ярьсан байгаа тэр хүнтэй мань ингээд ойлголцуулаад өгч гэдэг юм. Тэгэл мэдээж утасны төлбөр ч гэсэн басгүй шүү дээ.
Ер нь бол зарлага байхгүй мөнгө олж ийн гэж бодож байгаа бол хүн хөдөлмөрлөхгүй бол мөнгө олохгүй. Мэдээж зарлага бол мэдээж тодорхой хэмжээнд бага л байгаа л да. Тэгэд би ер нь бол шийдээд сүүлийн 2 жил бол утасны орчуулгыг хийдэг болсноос хойш шийдээд уцаа тэр чигт нь утасныхаа дугаарыг дараа төлбөрт болгосон. Тэгээ дараа төлбөрт болгоод утасны бүх дуудлага нь үнэгүй, мессеж нь үнэгүй, тэгэл дата хязгааргүй мэдээж гадуур явахад хүн болгонтой холбогдсон тий. Тэгэл тэнд яг миний одоо нэг уцаар орчуулга хэрэглэхийн нэг зарлага гэх юм бол нэг утасны төлбөр л юм да. Өөр бусдаар бол тэгэл ийм л байна да. Тэгээ би нэг иймэрхүү ажил хийж үзээд 2 сарын хугацаанд би энэ сая хідэн хөрөг болсон гэж хэлж байна. Йоо нэг гэртээ хүүхдээ хардаг ээж чинь ингээл амархан мартамгаа штэ ингээл эргэж орлоо мартамгаа. Үнэхээр мартамгаа шүү мартамгаа. За би юу хэллээ? Пик зам 7 сая 990 мянга гарч исэн юм тий. Тэгэхээр 7 сая 990 мянга гэж ер нь бол 8 сая төгрөг гэсэн. Тэгэхээр 2 сарын дотор утасны орчуулгыг гээд 8 сая төгрөг олсон байна. Тэгээ ийм челленжэд ингээл ороод ийм челленжэд нэгдэл өдөр алганыхаа хийж байгаа ажлуудыг ингээл тодорхой хэмжээнд бичээл тайлагнаал явъя гэх боловч өдрийн 5 6 ажил хийн хүүхдээ харна яг үндэлээд ингээд яг тэр нэг бүрчлээ ингээд би өнөөдөр ямар ажил хийснэ гэд бичээд авах боломж байхгүй. Тэгээд тийм болохоор ингээд зөвхөн өөрийгөө ингээд мондог байна чи чаднаа гэдгээ өөрийгөө зоригжуулж өөртөө ингээд дотроо ингээд хадгалаад челленж дотоод амар амгаланда челленж явуулсаар хагаад 2 сарыг үтсэн байна. Тэгээд намайг ямар ажил хийдэг вэ гэж сонирч байгаа хүмүүс гэвэл би утасны орчуулга хийдэг, мөнгө шилжүүлэг хийдэг, бараа зардаг. Яа манай хүн намайг гэж. Тэгээд би ямар нэгэн хүмүүст ингээд бичиг цаасны ажил зохицуулж өгдөг. Бас одоо юу яадаг штэ нөгөө нэг Монголоос Чехэд ирэх гэж байгаа нөгөө нэг гэр бүлээ татгах байгаа хүмүүст ямар нэгэн мөнгөн конто хэрэг болох штэ дансандаа байршуулсан мөнгө их хэмжээний мөнгө тэрийг байршуулах үйл ажиллагаа бас хийдэг. Тэгээд дараагийнх нь гэх юм бол нэрэ би өөрийн гэсэн ховын нөгөө нэг групп болон мэдээллийн сайт ажилладаг байгаа. Тэгэхээр тэрүүгээрээ би хүмүүст мэдээллийг бүгднийг үн төлбөргүй өгдөг, аль болох хурдан хариулж чат бичгийг хүсдэг, аль болох өөрийнх нь мэдхийг гэсэн зүйлийг яг өөрөөр нь боломжтой хувилбарыг сонгож өгөхийг эрмэлзэж зөвлөгөө өгдөг гэх юм уу да. Гэхдээ ер нь бол би ямар ч чатанд бол хүмүүст бол аль болох чадгаараа ингээд өөрөө хариулт өгөн заримдаа мэдээж ингээд сэндээд орхисон ч асуудал байна. Гэхдээ ер нь бол би хизээч ер нь бол нэг тиймэрхүү зүйл дээр одоо тэр шагаад байдгүй. Тэгээд надаас юм асуух хүмүүс байвал асуугаад би өөрийнхөө мэддэг зүйлийн хүрээнд бол би хангалттай хариулж өгдөг шүү. За тэгээд дараагийн миний хамгийн том ажил бол ээж гэдэг ажил юм аа. Тэгэд ээжийн ажлыг гүйцэтгэн, гэрээ эзэгтэй ажлыг гүйцэтгэн, мэдээж гэрээ эзэгтэй ажлыг гүйцэтгэхийн тулд би бол нэг өдөр болгон хоол хийгээд тэдэг гэж бол хэлэхгүй. Мэдээж хүүхдүүдийн нөхрийнхөө хувцсыг угаана. Нөхрүүдийн ингээд яг олон нөхөртэй шиг хэлж байна. Би болохоор нөгөө өөрийнхөө төрсөн дүү нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ амьдардаг. Тэгээ дээрэс нь манай гэр бүл бол муур туулаатай нийлээд ам бол 8уулаа. Тэгээд бас амьтдаа асардаг тийм ажил хийдэг байгаа. Тэгээд одоо миний хийдэг ажлууд бол яг ингээл надад ингээл хоногийн 24 цаг багтахаар ажлууд бол зөндөө байдаг. Мэдээж надад бол манай нөхөр бол маш сайн тусалдаг. Манай нөхөр бол үнэхээр гоё хоол хийн тэгээд явах те тэгээд ажилдаа өөрөө ажилдаа болохоор бас тэгээд чадах ихээрээ туслана хүүхдүүдэд харна хүүхдүүдээ сайн хоолно тэгээд манай том хүү болохоор 13 настай бас том болцсон айгүй мондөг хүүхд нөө том болно гэж бас тустай ахчуд ядаж дүүгээ унтуулна дүүгээ харчин дүүгээ авчин цэцэрлэгээс гэх мэтлээ бас хөөрхөн тусыг үзүүлж байгаа тэгээд энэ намайг тусалж дэмждэг одоо ингээд миний гэр бүл байдаг болохоор энэ олон ажлыг би хийхэд ямар ч төвшөөлгүй сайхан байдаг шүү тэгээд би ингээд гэрийнхээ ажлыг хийнгээ. Оройн цагаар одоо гэрийнхээ ажлыг хийж байгаа 23 цаг 7 минут шөнийн
гэрийнхээ ажлыг хингээ гэрийнхээ хувцастай хөрхөн өөрийнхөө саяхан дотоод амар амгаланда 2 сар үргэлжлүүлсэн челленжийн талаар бичлэг хийчлээ. Тэгээд намайг дэмждэг та нартай баярлалаа.